За сайн байцгаана уу. Өнөөдрийн ярих сэдэв бол тийм та нарын дунд тийм танилуд дунд чинь тийм байн гоншгонол юм л бол болохгүй байх, бүтэхгүй байх гэж хуйлаал, шаналал, зовоол гэдэг тийм хүн байдаггүй. Яг хуу байн гэхээс илүү би ч гэсэн бас заримдаа бас тийм байдаг гэсэн гэл надад тохиолдож байгаа тэр бүх асуудал зөвхөн надад тохиолдоод тэгээд амар хэцүү байгаа юм шиг санагдаад тэгэл хүмүүс тэрийг яриад энэ амьдралд ер нь надад ер нь бүхэл юм болж бүтэхгүй байх, би л зовж гин, би л шаналж гин гэж боддог үе байсан. Тэгээд яг тийм хүнийг харахаар амар хэцүү санагдаж байгаа байхгүй ингээд тусалчийг гэхээр тэр зүйлийг тэр хүн өөрөө хийх шаардлагатай байгаад байгаа байхгүй. Би одоо яг тусалчийг хийх болохгүй. Одоо жишээлбэл хүүхэд байлаа гэж бодоход хүлд орохгүй л унаж бүдрээл явж байхад нь би ямар өмнөөс нь алхаж өгч чадах вэ тий. Тэг яг тусалчийг гэхээр туслахын байхгүй хэрнээ ингээд тэр хүн ингээд дандаа ингээд гомдлоо хэцүү байна гэж уйлаал тий. Одоо алхаас сурчихгүй мөртлөө ингээд алхаж чадахгүй байна, надад хэцүү байна, одоо хэцүү байна гэл. Би энийг одоо сүүлийн үед нөгөө нэг охиноосоо их ажиглагдаж байгаа байхгүй ингээд. Тэгэл унахаараа л ёо гээл одоо хувцас өмсөхтэй хүртэл ёо гээл одоо хувцас өөрөө өмсөж чаддаг байхгүй. Тэгсэн мэтлээ чаддаг мөртлөө ингээд чадахгүй албаар чадахгүй болж молоод. Тэгээд яг ингээд өмнө нь байсан надад байсан зан юм шиг байхгүй. Хүн ингээд тухайн зүйлийг ингээд эхлэж чадахгүй байна. Тэнгууд хүмүүс амар гоё анхаалаа хандуулах байхгүй. Яасын юу асан ингээл хүмүүс туслаал нэхгүй анхаарал хайрлаад байгаа юм шиг санагдал. Ингээд аливаа зүйлийг хийж чадахгүй ингээ хэцүү байх юм бол хүмүүс ирээд тусалчдсан байж тээ гэж боддог. Тэнгууд тэр мэдрэмж нь таалагдаад ингээд дараагийн удаа яг даалт ухамсар нь ингээд автоматар ингээ хэцүүгийн сонгочдөг. Одоо энэ талын сонгох юм бол ингээд амьдрал нь зүгээр болох гэдэг. Харин нөгөө талын сонгонгууд өөрт нь айгүй хэцүү дээрээс нь зовсон тийм мэдрэмж өгөх гээд байх юм бол хэцүүгийн сонгочдөг. Тэгээ хэцүүгийн сонгочингуудаа би зовж ингээл ахаал яриалаа би зовж ингингуудаа одоо жишээл эрүүл зөв хооллол эрүүл байх боломжтой байдал одоо ингээд даалт ухамсар нь буруу хооллоо. Тэгээ би нь өвдөөд тэнгуудаа миний би өвдөж ин амар хэцүү байна гингууд хүмүүс өө яана хэцүү юм бэ амьдрал яасан хэцүү юм бэ гэдэг ч юм уу те. Энийг одоо юу гэж тайлбарламаар юм дээ. Ер нь ингэдэм билээ. Хүн ингээд өөрөө шийдэх боломжтой асуудлыг ингээ өөрөө шийдэхгүй тэгээд тэрийг ингээ бусдад ярьж явж өөрийгөө өрөвдүүлээд тэгээд эндээсээ ингээд нэг тийм хайр халамжийг мэдрээд ирэнгууд гой санагдаад тэгээд тэр нь ингээд зуршил болчт юм байна гэдгийг харлаа. Тэгээ энэ зам ингээд тухайн хүндээ ч хэцүү тэр сонсож байгаа хүндээ ч хэцүү байд юм байна гэдгийг сүүлийн үед айгүй их ингэж бодож тунгааж ажиглаж байна. Тэгээд энэ мэдрэмжийг ер нь хүмүүст аль болохгүй юмсан ингээд өөрийнхөө шийдэх асуудлыг хүмүүст ярьж тухайн хүндээ ч гэсэн юм сөрөг мэдрэмжийг өгч зовоохгүй юмсан гэсэн бодол төрлөө. Тэгээд та нар бас юу гэж бодож байна? Бодлоо хуваалцаарай. Таны танилуд дунд ийм мэдрэмж төрүүлдэг хүмүүс байдаггүй. Тэгээд та ч гэсэн бас ийм одоо зүйлийг хүмүүст бас мэдрүүлж байсан уу гэдгээс бодоод үзээрэй гэж хэлмээр санагдлаа. Тэгээд энэ бол ерөөсөө зовлонгийн эхлэл байгаа байхгүй. Хүн өөрийгөө зовоодаг амьтан гэдэг шиг өөрөө өөртөө тэр зовох сонголтоо өөрөө хийжээд одоо жишээлбэл өөрийг нь зовоодаг хүнтэй хамт байх, таалагддаггүй өөрийг нь доромжилдаг, доош нь хийдэг найз нөхдөдтэйгээ уулзах, дээрэс нь өөрийг нь үнэлдэггүй хамт олон захирлуудтайгаа ингээд төвчээд байгаад байх гихчлэн өөрийнхөө зүгээс шийдэх боломжтой асуудал дээр ингээд удаа зовоод идэг. Тэгэл нөгөө надад бас юм тохиолдож байсан. Тэгэл хамт олон захирлуудаа ч юм уу одоо хин нэг муулаал тэр л намайг зовоод ийн гэл яриад яваад идэг. Тэгэнгүүт өө тийм үү ямар муу хүн бэ гэж хүмүүс амар сонсоод байгаа юм санагддаг байсан юм байна. Гэхдээ би тэр ажлаас ингээд гарч болох байгаа байхгүй юу. Тэг гараад өөрийгөө одоо хайрладаг, хүндэлдэг, тэгээ хамтдаа яг гоё нэг хамт олон болоо ажилдаг газар ажиллангууд маш гоё мэдрэмж төрж байгаа байхгүй. Би тэгээд тийм хамт олонтой байж үзсэн. Үнэхээр гоё байсан. Цаг хугацаа ингээ харамсан сум мэд өрнөж одоо
өдөр бүрийг ингээ гоё кайфтай өнгөрүүлж чадсан. Хүн хэцүү байгаа газар ерөөсө цаг хугацаа явж өгдөхгүй. Амьдрал ер нь там шиг л өнгөрдөг. Харин гоё газар байгаад хаар ингээл өдөр хоног гоё инээгээл хөөрөөл юм гоё өнгөрт юм билэ. Тэгэхээр өөрөө шийдэх боломжтой асуудлыг ажиглаж байгаа шийдээрээ. Танд одоо яг хэцүү байна уу, шаналлтай байна уу, зовлонтой байна уу? Тэрийг илрүүлээд ажиглаад тэгээд эндээс яаж гарч болох уу те би юун дээр анхаарах уу гэдгийг бас бодож олоод ингээ хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. За ингээд сэтгэлдээ үлдээрээ таалагдвал лайк, шеэр үлдээгээрэй. Шеэр үлдээгээрэй гинэ. Шеэрлээрэй. Баяр таа.